Дараагийн мэдээлэл танилцуулъя. Украин улс явган цэрэг эсэргүүцэх олон улсын конвенцээс гарсан байна. За Оттавын конвенц гэж нэрлэгдсэн энэ конвенцэд нийтдээ дэлхийн 160 улс нэгдэн орсон ийм чухал конвенц байдаг юм байна. За тэгвэл энэ конвенцээс гарах шийдвэрийг тус улсын ерөнхийлөгч Владимир Зеленский олон нийтэд зарлан мэдгдсэн байна. Ерөнхийлөгч Владимир Зеленскийн ням гарагт явган цэрэг эсэргүүцэх мин үйлдвэрлэх, хадгалах, ашиглах тухай тус конвенцээс гарах зарлагт гарын үсэг зурснаа мэдгдсэн байна. За энэ конвенц нь 1997 онд байгуулагдсан конвенц юм байна. За конвенцийн хүрээнд явган цэргийн эсэргүүцэх мин ашиглах, үйлдвэрлэх, нөөцлөх, шилжүүлэхийг хориглосон байдаг юм байна. За энэ конвенц нь альва зэвсэгт мөргөлдөө дууссаны дараа минээс энгийн иргэдийг хамгаалах зорилготойгоор анх батлагдаж байсан ийм конвенц юм байна. Украин улсын ерөнхийлөгчийн мэдэгдэж байгаагаар явган цэргийн эсрэг мин нь батлан хамгаалах зорилгогүй. За харин Оросын алуурчдын үндсэн үйл ажиллагааныхын хэм маяг нь өөрсдийн мэдл байгаа газрыг бүх аргаар устгахын тулд энэ арга хэрэгслийг хэрэгэлдэг гэж үзэж байна. Тэгээд Зеленский Оросын холбооны улс хизээч энэ конвенцэд нэгдэж байгаагүй бөгөөд явган цэргийн эсрэг мин ашиглаж байна гэж мэдэгдэж байгаа. За улс төрийн энэхүү алхмыг хийснээр бүх гишүүн түншүүдтэй юг анхаарах ёстой талаар тохиог Украин улсын зүгээс өгч байна. За энэ нь бол Оросын хилийн дагах бүх орнуудад хамаатай гэж мэдэгдэж байна. За Украины хууль тогтоогч Роман Костекогийн мэдгдснээр энэхүү шийдвэрийг батлан хэрэгжүүлэхийн тулд парламентын зөвшөөрөл шаардлагатай. Өөрөөр хэлбэл парламентаар сойрхон баталсны дараа конвенцээс аль биесээр Украин улс гарах боломжтой юм байна. За Финлянд, Польш, Эстон зэрэг Оросын холбооны улстай хилдэг бусад улсууд Оттавын конвенцээс гарсан эсвэл гарах бодолтой байгаагаа илэрхийлээд байгаа юм байна. За 3 жил гаруй хугацаанд үргэлжиж байгаа Оросын холбооны улсын бүрэн хэмжээний түрэмгийллийн дараа Украин улс дэлхийн хамгийн их мин жуусан улс болсон. За Евроньюс агентлагийн өмнө нь мэдээлж байснаас газар нутгийнхэн 3/1 нь минтэй байж болзошгүйг мэдгдсэн. За тэгээд минүүдийг нь устдад дуусгад 30 жилийн хүртэлх хугацаа шаардлагатай гэж тооцож байгаа юм байна. Мэргэжилтнүүд 2022 оноос хойш Украины чөлөөсөн нутаг дэвсгэрүүдэд бол их хэмжээгээр мин жуусан учраас эдгээрийг цэвэрлэхэд хүндрэлтэй аюултай болсон тухай Украины хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдэгдэж байна. Сүүлийн үед Оросын холбооны улстай хил залгаж байгаа орнуудын ихэнх нь мин жуулах ийм үйл ажиллагааг хилийн дагуу явуулах болсон. За үүний гол шалтгаан нь Оросын түрэмгийллээс урьдчилан сэргийлэх зорилготой гэж мэдэгдэж байгаа. За энэ үйл ажиллагаагаа батлан явуулахын тулд олон улсын эрх зүйн конвенцаас гарах юм шаардлага үүсэж байгаа. За үүний алхмыг бол Украин улс хийж байгаагаа олон нийтэд инхүү мэдэгдэж байгаа юм байна.